Дараагийн мэдээлэл. Сүүлийн үеийн судалгаагаар спортоор тогтмол хичээлдэг хүүхдүүдийн ачаалал дах чадвар 20-30% илүү, анхаарал төвлөрөл 15% өндөр байдаг байна. Мөн эдгээр хүүхдүүдийн сэтгэл зүйн тогтвортой байдал илүү сайн, стрессийг даван туулах чадвар өндөр байгааг судлаачид онцолж байна. Судалгаагаар биеийн тамирын хичээлд идэвхтэй оролцдог сурагчдын сурлагын амжилт дунджаар 10-15% өндөр байдаг нь хөдөлгөөний тархины үйл ажиллагаанд шууд эерэг нөлөө үзүүлдгийг баталжээ. Нөгөөтэйгүр хөдөлгөөний дутагдaltaй хүүхдүүдийн дунд таргалалт 2-3 дахин илүү тохиолддог бөгөөд тэдний анхаарал төвлөрөл идэвхтэй оролцоо харьцангуй сул байдаг гэсэн дүн гарчээ. Спортын сэтгэл зүйч хүний хувьд нэг судалгаа хийсэн. Үндэсний спортоор хичээлдэг хүүхдүүд, бусад спортоор хичээлдэг, огт спортоор хичээлдэг хүүхдүүдээр зан үйлийн судалгаа хийж үзэхэд энэ дэр маш том ялгаанууд гарсан. Тэгээ бие бэлтрийн хөгжил, спортын сэтгэл зүй, спортоор хичээлүүлэх гэдэг том нэрээ болоод хүүхд болгонд дасгал хөдөлгөөнөөр хичээлдэг байх. Энэ бол бас ялгаатай байдлыг арилгах нэг хүчин зүйл шүү. Тэгээ энэ биеийн тамирын багш нарыг ингээд бүх юм дээр орхигдуулдаг, чиг үүргийнхэн дагуу юм хийлэгддэг байдал энэ үе тэнгийн гадархуултаа энэ саншгүй холбоотой. Энийг бүр анхааралтай түр аваасаа гэж хүсэж байна. Дан ганц хүч ихгүй одоо булчин шүрмэс жигд хөгжин. За дээрэс нь одоо хатуужил төсвөртэй болно. За уналт бусалтын техникүүд сургадаг учраас бие зөв авч явах. За гэмтэл бэртлээс урдсан сэргийлэх чадвартай болдог. За оюун санааны хувьд бол за урам зоригтой, өөртөө итгэх итгэлтэй. За мөн ялагдлыг зөвөр ойлгох чадвартай болдог. Мэргэжилтнүүдийн хэлж бугаар хүүхдийг багаас нь хөдөлгөөнд тогтмол хамруулах нь зөвхөн бие бэлдар төдийгүй сэтгэл зүйн хөгжил, сурлагын амжилтад чухал нөлөө үзүүлдэг тул сургуулийн бодлогын төвшөнд дэмжих шаардлагатай гэдгийг хэлсэн юм а. Тэгвэл бид спортоор хичээлдэг хүүхдүүдээс яриа авч тэдний соёл хүмүүжлийг гаднаас ажиглалт хийлээ. Спортын төв урдны жудогийн дугуйланд явж бүх хүүхэд хичээлдээ орохдоо нэгэнтэйгээ мэндэлж, анги танхимтайгаа ёсолж, гутлаа тайлж орж байлаа. Тэд хоорондоо чих найрсаг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж буй нэлт мэдрэгдсэн юм. Тухайн хүүхдүүд спортын ач тусын талаар дараах тайлбарыг өгч байлаа. Гээ ер нь тэгээд одоо манай үеийнхэн чинь тэгэл жоох эвгүй болчихсон шүү дээ. Спортоор хичээлж байгаа хүүхдүүд нь нэг өөр тэгээд зүгээр энгийн сургуулиудын хүүхдүүд ч нэг өөр сонь хандлагатай. Спортоор хичээлэх юм бол хариуцлага, цаг барих тэгээд ер нь хүндлэл, соёл тэгээд зааландаа орж ирэхтэй ёслон, дивжэндээ ёслон юмдаа хүндлэл үзүүлнэ. За мөн хүүхдүүдийг инхүү спортоор хичээллэх анхан шатыг биеийн тамирын багш нар тавьж өгдөг. Тиймээс тэдний хөгжил заах арга барилыг сайжруулахыг сануулсан юм а.